Зохиолч Пүрвжавын баяр сайхан хөх тойрын тал өгүүлэг. Хөх тойр бол Тэнгэрийн солир харван унж байдаг. Нар өдөржин туулах дааж цуцдаг аавга уужим тал нутаг. Гандж онгосон шавар хэрмийн хэсэг бусаг үлдэц энэхүү их талын үейлэх зэрэглээн дунд зүүрмэглэн байдаг юм. Хөхтүүрийн талын зэрэглээн дунд явхад нулимсднүүдээр орчлонг харж байгаа мэт санагдана. Лувсан өвгөн хөхтүүрийн талын хурц үнэрт навч цэцэг өвс ногоог сүү шиг амталж түшиж байж өндийж өссөн хүн. Амьдралынх нь баяр баясгалан уй гашуу хөхтүүрийн талд шингэжээ. Гомдол жаргалын нулимс унасан баггүй. Нулимс нь туслан шингэсэн өвс ногоо хөхтүүрийн талд ургаж хаагдарч бас дахиад л ургаж байдаг. Энэ тал нутаг хайртай дууганч элгэндээ тэврэн авчээ. Одоо тэр дууг өвгнөөс өөр хэнч үл мэднэ. Тэр дууг гараагүй бол өвгөн өдийд ямар шүү явах байсан мэдэхгүй. Нэг л мэдэхэд дуулж явжээ. Бүрэнхий цаг нь боллоо дэлгэрмаа. Бүрхтэй залуу нь ирлээ дэлгэрмаа. Ойн үгүй л яваарай да дэлгэрмаа. Улбаа нь үгүй л одоорой доо дэлгэрмаа. Дуулахаар нулимс урсаад хоолой зангирдаг. Үргэлж санагдаад байхгүй хэрнээ онх мартагдахгүй. Халах голд тулдж явахдаа нэг мөсөн ойцсон дээр байж юу? Хөхтүүрийн талаа гэж дэлгэрмаагаан гэж тулдж яваад тэр чигээрээ ойцсон бол сэтгэлд амар дөхөмж байж юу? Гэвч лувсан дайнаас эргэн иржээ. Ирсэн хэдий ч дэлгэрмаатайгаан ханилж чадсангүй. Дэлгэрмаана дэргэд үгүй болохоор хөхтүүрийн тал нь хоосон цулгүй таг чиг дүлий оргиж усан зэрэглээ мяралцах нь нулимс мэт санагддаг байлаа. Нугын маань цэцэг хагдрлаа дэлгэрмаа. Нутгийн нуур хадааллаа дэлгэрмаа. Нуурандаа л хүн жаргалтай да дэлгэрмаа. Нутагтай л хүн түшигтэй дээ дэлгэрмаа. Мөн олон он улирав. Хөхтүүрийн талаар хөндлөн голд давхиж дуулж уйлж явсан залуунаас өөр ертөнцид очисон шиг санагдах нь даанч холоджээ. Зүүдэнд бодолд ирэхээс өөр мөргүй болжээ. Хөхтүүрийн буурал тал Тэнгэрийн хаяа тийш тэлэн одоод усан зэрэглээ мяралзна. Үеийн үед ийм байсан. Хойштож мөн ийм л байхаж. Хөхтүүрийн талыг туулан явхад Тэнгэрийн хаяа тийш очих зам юм даа гэж лувсан сандаг байлаа. Цэрэгт явсан нутгийн хүүн радиогоор ярьжээ. Түүнийг хэн сонссон, хэн сонсоогүй тухайлж мэдэх аргагүй. Харин лувсан өвгөн эхнээс нь ахуулаад дуустал нь чагнажээ. Тэгээд баахан уйлж хөөрхийс. Дуун арайч өөр болсон янзтай. Хаавага хэл хязгаараас ярихлаар тэгж дуулдагч байж мэдэх юм. Гэхдээ өнөө хөл багын шулгадуу хэвээрээ. Түгээр нь хаач хаанаас ч ярьсан таних бололтой юм аа. Хөөрхийс. Ингэхэд
хөгшин их нь дуулсан л байгаа да. Мөн гинөө хөгшин бодилсаар угаад дуулаагүй ч байж мэдхэл юм. Их нь мдээгүй бол энд тэндгүй хичнээн шуугуулсан ч ямар хэрэг байх вэ? Лувсан өвгөн туслах малчныдаа орж хоймор тушаанд завилж суугаад гэрийн эзэгтийн цай айгалахыг харж өнөөдөр ч магтууштай сайхан өдөр боллоо гэв. Хэлээд яах вэ гэж эмэгтэй хэлэх нь нутгийн хүүгийн ярихыг бас л дуулжээ. Ер лувсангийн суйрангийнханд радио чагнадгүй хүнгүй. Өвгөн загнаж байж туслах малчныгаа транзистор хэмээх жижигхэн хүлээн авагчтай болгосон юм байжээ. Тэр шидэт дөрвөлжнө нь энэ айлын тойлны өмнө цагийн цагт л гялалзаж харагдана. Гэтэл бас өвгөн хот ороод ирэхдээ бүр жижигхнийг авчирч өгчээ. Наадах чинь яах вэ? Бүр дээрэн байг. Энэ үнийг биедээ аваад явж бай. Бэлчээрт дуу сонсож үг чагнах сайхан байдаг юм гэжээ. Хурун чинээ годгор зайн тэжээлтэй ийм хүлээ авагч өвгний ташаанд зүйлттэй санжгамж л явна. Дээр цагт хит хутга биенээсээ салгалгүй ингэж л авч явдаг байсан. Тойлны өмнөх хүлээн авагч тагчиг байхыг бодвол унтраажээ. Дандаа л асаалттай, залгаатай байх ч учиргүй. Хөдөө газар зай тэжээл гэдэг чулуу шавар шиг дэл сул хэвтэж байх биш. Хайрлах, хямгадах хэрэгтэй. Өвгөн аяхтай цайнаас оочлон намхан ширээнээ тавьж ташаандах бяцхан хүлээн авагчаа өвөр тушаагаан барив. Товчийн эргүүлбэл под хийх чимээ гарч баг зэрэг шуугах аядаад хөгжим эгшиглэв. Тэр аялгауг хаад уулсныг санахгүй ч тань л оргино. Тэгтэл Монгол бололтой нэгэн эмэгтэйн дуу дуулах нь харин хүн дуулж байгаа юм шиг сонин. Өвгөн тухайж суугаад хэсэг чагнаснаа. Мөн под хийтэл дуугарган унтрааж ташаан тушаага эргүүлж аваачаад цайнаас оочлно. Хөгжим гэж сонин эд шүү. Сонин гэж эмэгтэй ууранд цай нүдэнгээ хэллээ. Сонгодог хөгжимлэг их юм. Хөгжмийг тэгж сайхан муухайгаар заагладаг болоо гэснэ өвгөн хойморт байгаа арслан тавдрын бөөр төшүүлсэн морин хуурыг харж. Энэ үнийг л сонгодог гэмээр байгаа юм. Тэгтэл үгүй. Аль эсвэл ондоо дуу хуурыг хэлээд байна уу? Цаанаа лав нэг учир байна гэв. Ястай. Эмэгтэй зүгээр л өвгний үгийг дагуулan ярьж сурчээ. Өвгөн цай ууж болоод за явах минь гэж өндийгөөд туслах малчныхаа эхнэр рүү сүрхий тогтоон харж очирт хэлнэ үсттэй. Би хөх тойр хүрх минь. Должинд хүүгэн дуулгая. Цаад эмгэн чинь мангайсан амтан юу ч мэдэхгүй дүлий оргоол сууж байгаа байх. Тэглгүй яах вэ гэж эмэгтэй нүдсэн цайгаан гялгар төмөр лаазанд хийнгээ хэлв. Өвгөн тойлны өмнө хүлээн авагч тийш зангаж хүүн дахиад ярих ч магадгүй. Маргааш таач ярих юм билүү. Заавал нэг давтаж ярьдаг учиртай гэлээ. Тийм юм билээ. Лувсан өвгөн хөх тойрын тал руу явлаа. Шивэн толгой ганхаж ялаа шумуул татраад газар нутаг шарлжээ. Өвгөний бор дайланбан дээлч мөн онгож гандаад
Намрын адаг сар аргагүй гарчээ. Өвгний унсан морь сайварлана. Хэтэд салгар явж бас болохгүй. Хөхтөөр хүрэх гэдэг үүдэн хоомор хүрэхтэй айдалгүй. Ташаанд зөөсөн сокол хэмээх өвгөн түүнээ сахал гэж хошигнон нэрлэнэ. Жижигхэн хүлээн авагч нь шаржигнан шуугж ямар ч юм бэ нэг аялгау сонсогдно. Бас л хөгжим. Өчигдөр, өнөөдөрч маргаашч ялгаагүй. Дуусна дундрамж гэж байдаггүй арвин баянч болдоо. Гэтэл чих тавиад сайн чагнавал тэр болгон ижил төстэй биш юм. Ярьж хэлж байгаач ондондоо. Инхээс ч өөр яхав. Найрын ганц дуутай хүн шиг нэг хөгжим нэг дуугаал хөрвүүлээд цоргуулад байвал утга учир нь алдагдана үз. Улсч түүнийг мэдэлгүй яхав. Нэг хэсэг хөгжмийн их шиг урсаад, нэг хэсэг ажил төрөл ярих юм. Газар дэлхий, улс түмний байр байдал ийм байна, тийм байна гэж яриад эхлэхээр төгшүүр ургаад ухаан бодол сэрт хийдэг шүү. Ажил төрөлд дуртай хүнд энүүнийг, буушуун дуртай хүнд тэрнийг гэсэн шиг нарийн зааг ялгааг нь өвгөн тэр болгон мэдэхгүй. Адуу мал шуугихлаар харин сонин. Өөрийнх нь бүтэн суур хонь энэ мо жижигхэн хайрцагт орчихсон гэлтэй. Мончиг. Өвгөн хөдөө нутгийн өнгө зүс нь малынхаа дуушуунд байдаг гэж итгэсээр л явна. Радиогоор хаяа нэг ус бороо асгах мэт хонь мал шуугаад шинэ бууцны үнэр сад тавиад ирэх шиг болгоод өвгний сэтгэлийн уужим сайхан болохыг яана уу? Мончиг гэж өвгөн бүр үннээсээ баясан өгүүлнэ. Өглөөх нүр нутгийн хүүгээ радиогоор ярихлаар жигтэйхэн баярлжээ. Өөрөө л ярьсан шиг. Гэхдээ өвгөн өөрийгөө хайрлаж явсангүй. Хүнийг өрөвдөж хайрлаж, хүний төлөө л уйлж явлаа. Энэ өглөөч мөн л уйлв. Нутгийн хүүн ажил сурлагаан яриад, нутаг усаан дуудаж, сүү сайлын үнэр нэвтсэн бор гэрээн зүүдэлдэг гэж хуучлаглаар нь сэтгэл өмөлцөөд явчихжээ. Өөрийнх нь нэрийг хүндлэн дуудаж, өөрийнх нь эсгий гэрийг зүүдэлдэг гэж ярьсан шиг санагдаж байжээ. Лувсан өвгөн бяцхан ухаа дээр гарч ирв. Хүрэх газар бас өдөө. Мориносон бууж аятай газар олж тухлан суугаад өврөөсөө дурангаан гаргалаа. Дуранг хуучвтар торгоор тулмайджээ. Тэрхүү ганц нүдний дурангаар шагайхад үдшийн бүрий арилж гэгээ орох шиг болно. Нүд муу хүн хараа орсон шиг. Ийм учир өвгөн бэ чинь нүдэн өвөртөлж хөөд явдаг хүн дээ гэж ярих нь бий. Нүдч гэж нүд шүү. Хөх туурын талд зэрэглээ хөвж эн тэнд ганц нэг хэн гэр усан доторх жижигхэн цагаан чулуу шиг гүвэлзэнэ. Урд нь бол тэр гэр барааг сарвчилж хараад л болдог байжээ. Одоо бол дуран өөдөө гар явуулахаас өөр аргагүй. Өврөн сойлж нүдэн гаргаж байж л олж үзвэл үүснэ. Нас хөгшөрчээ. Байгаль дэлхийч бас хөгшөрдөг байлгүй. Аль эсвэл мөнхийн аршаан хүртсэн гэмээр цэл залуу хിവэрэ байдаг юм уу? Юу ч гэсэн энэ бяцхан ухаагийн өвөрдөх удган мод хэдийтэй ч юм
өмхөрч унаад сэрдгэр хожуулан л үлдэжээ. Өвгөн миний нас өтлөөд бүгцээж ирж байгаа чинь байгаль дэлхийл өтөлж байгаа хэрэг. Лувсан ингэж боджээ. Радиогоор хөгжмөг шиглэж хөгтөөрийн тал өвгнийг тосно. Ерөөсөө энэ тал нутаг өвгнийг цагийн цагт л тосож байсан да. Хүм болж тохойн чинээ арвалцсан улаан амьтан эхээс унах цагаас л анх тосож авсан. Хожим дайнд яваад ирэхдээ хөөхий муу эхнэр нь хүүгийнхээ хамт нулимс унган угтсан юм. Хөгтөөрийн талын зэрэглээн дунд явхад лувсан эхнэрийнхээ нулимснуудыг сандаг байлаа. Айг залгичсан юм шиг хоолой нь гашуун оргиж нулимс нь тунардаг байв. Сэтгэлийн гашуун болох юм. Ухаантай бүсгүй, ухаантай их хүн байв та. Лувсан тэр ухаант бүсгүйд зам тавьж өгчээ. Өөрийгөө хэнд ч хэрэггүй бул хар чулуу шиг болов гэж санаад л тэр. Гэтэл лувсан хэн хүнд хэрэгтэй л хүн байлаа. Өвгний аль нэг тийшээ хэл улгүй явж одвол нутгийнх нь ямар их өгүүлэх бол. Гэтэл лувсан үүнийгээ мэдэхгүй явдаг байж болно. Мэдхийг хүсдэггүй ч юм билүү? Өөрийн явж одоод хумхийн тоосноос долоон дор орсроггүй болчихсон тэр үед ухаант бүсгүй бие зөнд нь хаяад амиа хорлох гэж зэхиж зэлдэж явдгийг лувсан өдий өвгөн болтлоо олж мэдээгүй л явна. Залуудаа тэрнийг мэдсэн бол гунж гутраад зовлонгийн туйл гэгчд хүрэх байлаа. Гэвч эхнэр нь амьдарч аж төрж л явна. Нүдний нулимс нь сох хатаад одоо ч бүгдийг мартаа биздээ. Сэтгэлийн гашуун болох юм. Одоо эхнэр нь олоон үр хүүхэдтэй мөн олоон үр ачтай болжээ. Лувсан өвгөн тэднийг миний хүүхдүүд, миний ач нар гэж бодож явна. Гэтэл тэр олон үр ач үрс нь өвгнийг бараг таньж мэдэхгүй. Миний эцэг энэ, миний өвөө энэ гэж шал өмнөө хүнийг нэрлэж заахвэ. Өвгөн ч дэлгэрийг эхнэр минь гэж амхандаа бодхоос биш. Яаж тэгж хэлж ярьж дуудаж явах вэ? Айлын эхнэрийн нэр зээлсэн хэрэг болохгүй юу да? Эхнэрийнх нь нулимс сох хатаад одоо ч өвгнийг бүр онх мартаа биз. Хөгтөөрийн тал намрын нарыг уусгасан гэлтэй нэлдээ шаргалтана. Мөдхөн энэ наран шигээ шав шар болох биз. Тэгээд удалгүй цасан доор жаал унтаж нойр аваад чийг унахлаар ичээний амтан гуужж байгаа шиг ногоон туяа босгоод өнгө зүс ороод ирэх байлгүй. Харин хүн гэдэг тусдаа юм. Лувсан өвгөн ингэж өнгө зүс орох гуужих инээтрийг мэдх юм биш. Нарны элчиг ирлийг 70 гаруй жил биедэн шингээж явна. Сайн аж ахуйл энэ тал хөндийшгэн шарлаж онгосон л байх. Хөгтөөрийн талын тэртээ хязгаарт хэдэн цагаан гэр бүртэлцэх нь өвгний эрхийг л харуулдан байх мэт. Намрын хууч болсон авч огт нь хулган ичих арай болоогүй. Морины өмнө хаагуур гүйлдэж нөхөндөө шуургана. Ямар зэвүүн золиг вэ?
Хөнгөн тэрэгш яваач юм шиг баг гэлтгүй хамаг бэлчээр талхалж орхих золиг шүү. Гэтэл энэ үеэс их талын гүнд цагаан тоос хөшгөлж нэгэн хөнгөн тэрэг нааш давхиж явна. Их л хурдтай яваавал та цагаан тоос улам л тодорч шорон хөшиг улам сунж байв. Нэгдлийн дарга явж байж мэдэх юм. Ойрдоо сураг солилцсонгүй. Манай хүүд зорж явж болцсошгүй гэж өвгөн бодож явв. Эсвэл хот газрын явуулын улсуу. Өвгөн их талыг зүссэн шорон замд нийлээд хөнгөн тэрэгний өөдөөс гальгуулв. Бор ногоон өнгийн шив шинхэн машин давхиж ирлээ. Огцом тоормслон зогссон авч хаалга нь даруй онгойсонгүй. Нахилдсан төмөр уурга хажуудан хатгсан нарны гэрэлд гялалзана. Хэсэг азнаад замын тоос буусан хойно хаалга нээгдэхэд машинаас 40 иргэн насны эр гарч ирсэн нь нэгдлийн зоотехникч байжээ. Өвгөн мориноос буугаад замын хажууд явган суужээ. Нэгдлийн зоотехникчтэй өвгөн үг нийлсэнгүй. Мал жинлэж явна, танайд очино. Төвөөс ч улсууд хамт яваа гэж зоотехникч машин өөдөө дохив. Машинд үнэхээр хэдэн улс сууж явв. Гэвч нэгэн ч бууж ирээгүй болохоор ямар хуу улс болохыг өвгөн сайн мэдсэнгүй. Өвгөний ясыг туухайлж үзэх гээгүй юм бол би заавал та нарыг дагаж давхиад яах вэ дээ гэж өвгөн хэлв. Зоотехникч шинэ костюмдаа наалдсан өлөн тоосыг сурмаг нь ясалж. Сойрын ахлагч биеэрээ байх учиртай. Анкетч бөглөх ажил байна гэвэл өвгөн миний хүүхдүүд амжуулнаа. Чиний нүрийг түлхэхгүй гэв. Өвгөн миний хүүхдүүд гэж туслах малчныхнаа хэлжээ. Должин хөгшөнд хүүгийн тухай дуулгалгүй горьгүй. Хүний мөсгүй юм болно. Айл хүн амьтны радиогоор ярихыг тэр гэхэвтэй. Түмэн амьтан өдөржин шөнжин л ярих нь ярьж, дуулах нь дуулж байна. Тэр бүхэнд ингээд явбал хэд хэдэн ажиллаа хийхэв гэж зоотехникч хэлв. Жолооч залуу бууж ирээд тэрэгнийхээ шороо тоосыг идэвхийлэн арчиж зогсохдоо чих тавина. Сайх хоёрыг өг зөрөв гэж тааж мэджээ. Зоотехникчийн эл үгэнд өвгний дургүй хүрч. Энэ үгээр гэж ташаан зүүсэн хүлээн авахчаа заагаад. Чиний ярьсныг нутгийн улс мэдэхгүй юм байна гэв. Зоотехникч машин өөдөө явахдаа жолоочтой хандсан уу, өвгөнд хандсан уу? Энэ өвгөнч малаа отролох биш, бие отролдог болжээ. Хөнгөн тэрэг газрын шороо тоосыг үргээсээр давхиж одлоо. Хөхтөөрийн тал төдөлгүй шорон хөшгөөр таллан хуваагдав. Өвгөн араас нь харж зогсоход дэгдсэн шороо тоос нь газарт их л удаан бууж байв. Ер газарт биш харин өвгөний сэтгэлд л бууж байх шиг. Ганц огт нь зам хөнлөн гүйж тэр бүхэндээ мөнч бяцхан тоос босох нь. Өвгөн түүнийг хараад бодсон нь. Ичээний цаг ирчээд ажил нь гүйцэж өгөхгүй хэцүү байна уу та? Сэтгэл жаахан шаналж эмзэглэхийг бодвол замын тоос буугаад хорсгож байгаа юм болов уу та? Нэг хэсэг нь газар онгилж, нэг хэсэг нь сэтгэл төнхөж явах. Хот орон газар цөөнгүй жил суусан, ном судрын хуудас баггүй эргүүлсэн хүн гэж байх. Хүүхдүүдээ улс орон даяар ярьж хөөрч байхад ингэж санаж явж болдгийм болов уу? Сургууль соёл эдэнд эрдэм ном заасан хэрн хүний мөсийг олголгүй орхив уу? Өвгөн ийхүү бодол болон явлаа.
Нэгдлийн дарагдж хэлэх хэрэгтэй юм. Залуусан харж хандаж байлгүй. Хүүхдүүд хөдөө яаж тогтхов? Ажил, алба ажиллалаг энэ. Амьдрал гээд хэлбэл хайрыг сонссон шиг гайхах улс. Өвгөн тэгээд дүнсгэрхэн явлаа. Тэр хүү цэрэг цуухтан уйлраад тэндэн үр хүүхдийн дуу сонсч нутгаасаа бусах юм гэлээ гэхэд өвгөн бид буруу саналтгүй юм. Нутаг усан гэсэн сэтгэл чинь нутаг усныхнаасаа их авдаг байх. Залуу хүн андуу эндүү бодож хөнгөн хуумгаа явж мэдх юм. Гэтэл биеэн тоож олныгон үргээгээд цоор ганцаараа үлдвэл таатай байх уу? Эсвэл өвгөн би муухар бодолдоо төөрөөд байна уу? Амьтны адаг болж малаанд ордож дийлэхгүй биеэн оторлож явдаг цаг ирвэл бушуухан л бусдад зам тавьж өгөх нь зүй. Тэгтэл бас хэцүү улсад зам тавиад өгчихвэл хожим хойно нь сэтгэл амгалан хэвдэж чадахгүй. Лувсан хөх тойрын тал дах дурангийн хараанд бүртэлсэн байсан мөнх хэдэн цагаан гэрийн тойронд орж очлоо. Наран ташаад орой болж байв. Баяр гуниг, сайн муу, зөв буруу, хар цагаан бодол сүлжсээр явж арайхийн хүрчээ. Лувсан наад захын гэрт буулаа. Базар өвгөн сургуульд байгаа охиноо ирэхээр аймаг явжээ. Гэвч өвгнийх хөл үүмэнтэй байх нь хотоос айлчин гийчин иржээ. Базрын самган гарын цайгаан үйж хотын идээ дэлгэв. Болор хэмэх айхтар том шилтэй нийслэл хотын идээ өвгний өмнөх явган ширээн дээр шовойно. Өвгөн хэд гурван хундаг тонгойлгожээ. Нутгийн хүүгээ радиогоор мен дэрж багт нь мэдээчгүй сууж байдаг юм. Ийм улс гэж юу байх уу та гэж базрын самганыг зэмлэж сууна. Базрын хөгшин тунч айгүй үг дуулжээ. Дөвлийн чавганц чинь өдөр бүрл паржигнуулаад суудаг юм. Өнөө харин гадна хотоос айлчин зочин ирж өглөөнөөс аваад л сэтгэл хөөрч юуны араажуутай манд тавдээ. Бас мал жигнэж байгаа гэж нэг хэсэг ажил боллоо шүү дээ гэж өөрийгөө цагаатах гэсэн шиг өгүүлнэ. Хүүгийнх нь ярихыг дуулаагүй байж должингийн өмнө үйлсгүй хэрэг тарилаа гэж бодсон байж магадгүй. Тэгээд хэрэгэн хөнгөлөх гэсэн болов мөнөх болор хэмээх идээнээс лувсанд шавдуухан хундаглана. Должин дуулаагүй байж таарлаа. Сонссон бол ярьж хөөрөх гээд та наруу хараж ирэхгүй юу гэж лувсан хэлв. Цаад хөгшин чинь манай өрөөс нь л сууж байгаа. Харин дэлгэр өнөө ирээд гэж базрын самган хэлв. Тэднийх энүүхэн тойрын дооттой буусан гин. Хотоос улс ирв гэхлээр хүүгээ асууж сураг сурах санаатай ирээд манай энэ хэд хүүг чинь таньж мэдэхгүй болтой юм аа гэв. Хотоос ирсэн авгай сая ярианд оролцож төм тужигнож бум бужигнсан газар аль амтэн хүнийг таньж мэдхэв дээ гэж уучлал ирсэн шиг хэллээ. Лувсан гаансандаа тамхич ихч. Та нэрч тийм бай гэж ярианда тэрв архин талаач тэрв нулимсан цэлэлцжээ. Миний хүү гэж сайн хүү бий. Муу хөгштөө мартдаггүй хүн байгаа юм да гэж ирлээ. Дэлгэр өөрт чинь олоон үр заяажээ. Гэтэл ганц хүүг минь гэж амиа тавьсаар л явж байдаг. Бидний нас амьдрал ингээд
ус нутгийнхаа хоёр захад өнгөрөв шүү дээ. Хувь тавилан гэдэг бидэнд ийм л зураг бүтээж орхисон байна. Дамбын бие ямар хуу гинэв? Дуулав уу? Гэж лувсан асуув. Тааруу гинэ. Дэлгэр сая ирээд өвгний бие муухан хуучин хөдлөөд суун тусаад байна. Хэвтээд өгөхгүй л гэж айх юм гэж ярина билээ гэхэд нь хөөрхий даа гэж лувсан доороос санаа авч хэлв. Өвгчүүл дордж л байна да. Лувсан базрынхаас орой мордов. Уяа руу явхдаа баг зэрэг говьс хийхийг үзвэл хотын идэ өвгний толгойд гарчээ. Өвгөн мордоод должин хөгшнийх рүү тааваар алхуулав. Дув дугараг саран мандаад саруулхан гэдэг нь. Базрын самган лувсанг мордуулаад орж ирэхэд ууж шалсан юм алга. Тэгтлээ юун амархан согтдөг юм те гэж хотоос ирсэн авгай өгүүлнэ. Үнэхээр хотын идэ огт дундарсан шинжгүй харагдана. Лувсан ямар балгах биш те. Өвгөн маань байсан бол хоёулаа жаахан гангар гунгар хийх байсан да зайлвал хэмээн базрын самган өмөөрөнгүй хэллээ. Ганц бие өвгөн үү? Ганц бие. Залуудаан өнөөдрийн ирсэн дэлгэртэй байгаад болсон юм аа. Зайлвал да. Болж бүтээгүй юм байх та гэж хотын авгаа өрөвдсөн чим шиг үгэнд дурлсан чим шиг хэллээ. Улсын ярих нь дайнд яваад шархтаж бэртэнгтэй буцаж ирсэн гэлцдэг юм. Тэрний нь ямар нүдээр үтсэн биш. Дэлгэрч ам нээх юм биш. Дайнаас эргэж ирээд хэд унтчихад ирсэн шигээл гинт алга болчихсон гэдэг юм. Муу авгаана хэдэн жил ухаан солиотой юм шиг явж ашгүй дамбитай нийлж суугаад жаал гайгүй болсон доо хөөрхий. Тэгтэн энэ үнийг яаж тийм амархан мартах вэ? Одоо хотод байгаа тэр хүүг нэлх нойтон авч үлдсэнийг эцгийнх нь нэрээр андуурч дууддаг байсан гинлээ. Энэ лувсан тэгж алга болохтан аймгийн төвд очиж хэдэн жил тэрэг хөдөлж ус зөөсөн юмдгаа да. Тэгээд хожуу ирсэн. Одоо болтол ганц бие явсан да. Бусдын зовлонг ямар эд бүс шиг барьж хэмжээд мэдэх биштэй гэж базрын хөгшин хуучилжээ. Аз муутай л хүн юм да. Саран төгөрглөж аз муутай бэртэнгтэй хүнийг гийгүүлж байв. Сарны доор морин хуур игшиглэж уртын дуу хангинахыг сонсвол бэртэнгтэй хүн радиогон асаажээ. Дууч гэж дуу юм аа. Өвгөн согтоод морины хажуу руу говьлон найган явна. Нулимс нь урсжээ. Хувь заяанда гомдсонгүй. Дэлгэрт гомдсонгүй. Ганц хүүдийн гомдсон нь бүрч үгүй. Тэгээд хэнд гомдов. Нүдэнд нь нулимс тунраад сарны туяан дор должин хөгшний ганц гэр цайран харагдах чим шиг өгөөч. Должоо. Хөгшөөн гэж лувсан өвгөн дуудан явв. Хэзээний өөрийнх нь хөгшин шиг тэнхүү дуудан явлаа. Унсан хүлэг нь эзнийхэн сэтгэлийг мэдсэн шиг таавааран алхална. Радиогоор уртын дуу ихшиглэж
Өвгний нүдний хаяганд нулимс дүүрчээ. Хөх тойр энтэд цайрна. Тал нутгийг саран гээгүүлнэ. Өвгөн бас ямар ч юм бэ дээ. Нэг дуу аманда аялах гэж оролдоно. Нууранда жаргалтай дэлгэр нутаг таал хүн адалжан өгшөө хүүчин энэ радиогаар яриад гэв. Өвгний нулимс урсаад тогтож өгөхгүй. Хөх тойр бол тэнгэрийн солир харман унаж байдаг. Сар шүнжин туулахтаач цуцдаг. Агуу уужим тал нутаг юм аа. Зохиолыг бичсэн Пүрвжавын Баяр сайхан 1987 он. Уншсан Эрхэнбаярын Баттарж 2025 он.